энэ 2 3 тодруулах асуулт асуух гэсэн. Нэгдүгээрт даваа сүрэн даргын илтгэлд тусгай шаардлагууд хангахаар байна гэсэн байна л да. Тэр би тодруулах гэсэн. Хангахаар байгаа мó? Хангаж байгаа мó? Хангаж байгаа бол ямар тоон үзүүлэлтүүдээр? Нэгдүгээр асуулт. Хоёрдугаар асуулт. Үндэсний аудитын газар нээлттэй нийгэм хүрээлэн энэ төсөвт дүн шинжилгээ хийгээд дүгнэлт саналаа ирүүлсэн байлээ. Эннээс ямар зүйлийг авсан бэ? Яаж тусгасан бэ? Хоёрдугаар асуулт. Гуравдугаар асуулт. Энэ оны төсөв тэлсэн төс мөчлөг сөрсөн төсвөө. Тэлсэн төсвөө гэж би анх хэлцэж яхад нь асууж ирсэн. Одоо энэ асуултаа дахиж давтмаар байна. Яагаад гэвэл хөнгөний бодлого мөтгөн батлагдана. Тэгээ энэ бодлогын хувьд мөчлөг сөрсөн байна уу? Мөчлөг дагсан байна уу гэдгийг улаан сайд даваа сүрэн дарга нар хэлж өгнө. Эцсийн асуулт нь сүүлчийн асуулт нь бүтээмжийг дотоодын нийт бүтээгдэхүүнээр илэрхийлсэн бүтээмжийг 13 онд яаж тооцсон бэ? Одоо 12 онд ямар байсан юм? 13 онд ямар байх юм? Энтэй уялдуулаад бүтээмж солин хоёрын хоорондын харьцаа нь ямар байгаа вэ гэсэн. Макро эдийн засгийн зайлшгүй асуудаг ганц нэг юм асуултыг асууя да, баярлалаа. Эхлээд даваа сүрэн гишүүн, дараа нь улаан сайд. За. Тэгэхээр 2013 оны төсвийн хувьд бол төсвийн доктортой байдлын тухай хууль үйлчилж байгаа юм. Бас хуулийн шинэ орчинд үйлчлэх төсөв байгаа юм. За гол шалгуур үзүүлэлт болж байгаа төсвийн алдагдал бол дотоодын нийт бүтээгдэхүүний 2% сэтрэхгүй байна гэсэн шаардлагыг бол хангаж байгаа. За мөн төсвийн хүрээний мэдээллийн одоо багталсан хэмжээнд тухайлбал Монгол улсын нэгдсэн төсвийн нийт орлого бол дотоодын нийт бүтээгдэхүүний 40.2% тэнцэж байна, дүүж байна. За мөн зарлага нь бол яг батлагдсан хэмжээнд буюу 42.2% байгаа. Яг энэ дээр бид нэг зүйлийг бас цаашдаа төсвийн хилцүүлгийн явцад анхаарах ёстой гэж ярьсан нэг зүйл бол бидний төсвийн хүрээний мэдээлэлээ төсвөө дагаж өргөн баригдсан хуульд бас өөрчлөлт оруулж ирж ингэж өөрчилсөн. Өмнө жилч бас тэгсэн, саяч бас тэгсэн. Тийм учраас цаашдаа бид нэг анхаарах ёстой зүйл бол төсвийн хүрээний мэдээлэлдээ баригдаж яг тэр төсвөө хийжээ. Төсвийнхаа хүрээний мэдээллийг боловсруулахдаа ялангуяа хөрөнгө оруулалтын арга хэмжээний зарлалуудыг бол одоо наривчлан сайн төлөвлөдөг болёо гэж. Тэгэхээр эх жилээс бол би 4 жилээр дунд хугацааны хөрөнгө оруулалтын төлөвлөлт гараад ирэхээр бол энэ төсвийн хүрээний мэдээлэлээ дагаж өөрчлөө тэр шаардлагатлаа нийцүүлээд идэг энэ зүйл маань бол би засрах байх гэж бодож байна. За хоёрт аудитын дүгнэлттэй холбогдлолтой бид нар төсөвд бас нэмэлт одоо орлогын талаар гаргасан саналуудыг бол тусгаж авсан. Нээлттэй нийгмийн хүрээлэнгийн зүгээр одоо тэр хөрөнгө оруулалт талд анхаарах ёстой гэсэн шаардлагуудыг бол бас бид нэр авч үзсэн. Цаашдаа тэгтээ нээлттэй нийгмийн хүрээлэнгийн санал бол төсвийн 2 дугаар хилцүүлэг баг явцсан үед ирсэн. Уг нь бол урьдчилаад бас тэдэнд хүргэх асуудлыг одоо вебсайтаар байдаг юм уу, ер нь ямар нэг хэлбэрээр файл хэлбэрээр урьдчилж хүргэж явах тэр чиглэлд бас анхаарах шаардлага байж болзошгүй юм гэж би бодож байна. За энэ жилийн төсвийг би эх оны төсвийг би юу гэж үзэж байгааг бол энэ бол одоо хямралаа компани иргэд бүсээ чангал гэсэн юм төсөв биш ээ. Энэ бол эдийн засгаа тогтвортой авж гарыг гэж ингэж одоо боловсрогдсон төсөв. Жишээлбэл би төсвийн хэрэглээг бол бууруулаг байгаа. Төсвийн зардал гэдэг бол Монгол улсын хэрэглээний 42% тэнцэж байна. Тийм учраас энэ хэрэглээ буурах юм бол нөгөө бизнесийн чинь одоо борлуулалт буурна, борлуулалт буулахаар орлого буурна. Орлого буураад ирэхээр чинь нөгөө салингээ нэмж чадахгүй тэгэл ажилтаа зөөлөн тийм ээ. Яг л иймэрхүү зүгээр одоо яг эдийн засгийн агуулга талаас нь харж үзэх юм бол ийм логикоор хийгдсэн төсвөө. Тэгэхээр хэрэглээ бол буурахгүй, бид нар бол эдийн засгаа дэмжин, бизнес эрхлэгчдэд дэмжин. Ингэснээр бол хямралаас бол тогтвортой авч гарна гэсэн ийм л төсөв. Тэгэхээр тогтвортой байх тэр нөхцөлийг хангах чиглэгдсэн төсвөө л гэж хэлэх байна.
За баярлалаа. Дэмбэрэл гишүүн их тодорхой асуулт тодруулж байна. Ер нь өнгөрсөн жилүүдэд Монгол улсын төсвийн бодлого мөчлөг дагсан шинжтэй явж ирсэн. За эх оны төсөв бол мөчлөгийг сөрөх тодорхой алхмуудыг хийж эхэлсэн төсвөө гэж хувьдаа би тодорхойлмоор байгаа юм. Зардлын өсөлтийг хязгаарлах, инфляцийг одоо бага түвшинд барих, за хямралыг тооцож, тэгээ эдийн засгийнхаа өсөлтийг дэмжих ийм одоо элементүүдийг өөртөө агуулсан мөчлөг сөрсөн төсвөө гэж үзэж байгаа. За баярлалаа.